төсөв хэлэлцэж байхад яагаад энэ олон сайдууд өнөөдөр ирж танилцуулга хийхгүй байгаа юм бэ гэдэг дээр асуулга тавьж байна. Энэ танхимд ирсэн төрийн албан агчдыг бол хүндэтгэж байна. Үргэлж хуралдаа ярьдаг, танилцуулга хийдэг, ярьдаг, асуултанд хариулдаг. Хүнс хүдээчгүй яам бол Монгол улсын одоо үндсэн чиглэлийн яам. Бид өнөөдөр мал аж ахуй газар тариалан, ургамал газар тариалан ярихгүйгээр энэ яам оршин тогтнохгүй. Өнөөдөр өвлжилтийн одоо бэлтгэл ажил мөн энэ ургац сураалтын эд ажил өрнөд дуусчлаа. Ер нь хүнс хүдээчгүй яам хүнсээ хайцсан, хүнээ хайчиж байгаа хөнгөн үйлдвэрийн салбарыг орхигдуулаад байгаа ийм салбар харагдаад байгаа. Шинэ хоршоо тэр одоо атрийн дөрөв за тэгэл хүнсний хувьсгал энэ том төслүүд нь бол хөтөлбөрүүд нь яваад л байгаа. Энэ гарсан зээл шинэ хоршоо дээр гарч байгаа 500 тэрбумаар хаяад байгаа энэ зээлүүд эргэн төлөвлөлт тэдний үр өгөөж малчтад яг очиж байгаа зөв онсон одоо зээл мөн үү? Энэ дэр одоо зээлийн одоо гарсан тэр шатлал юмыг нэг танилцуулж хэлж өгөөч. Байгаль орчны сайдаас Батбатар сайдаас асуулт байна. За та шинээр ажил аваад засгийн газрын бүрэлдэхүүнд орж сайд болоод одоо 100 хоногоо давцсан. Тэгэхээр таны одоо өнөөдөр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдаар ажиллах ер нь анханасаа гараа ямар байв? Яг үйл ажиллагааны чинь чиглэл өнөөдөр та яг юун дээр фокуслж ажиллаж байгаа вэ? Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамыг анханасаа би өнгөрсөн жил ер нь бол нэршлээс нь эхлээл үгүйсгэжсэн юм а. Ер нь утаа ярихгүй, утаанаас зүгтсэн хог байгаль орчин хөрсний бохирдол энэ мэтийн юмнууд асуудлуудыг тулгамдсан энэ ард түмнийхээ амьдрах, эрүүл амьдрах энэ сэдвээ хаягдсан энэ яам одоо дахиад та энэ сэдв дээр босож ирэх үү? Таны одоо үйл ажиллагааны фокусыг гол чиглэл юун дээр байгаа вэ гэдэг дээр та нэг хариулт өгөөч. За Бачмаг гишүүний асуултанд хариулъя. Хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд, энх баяр сайд, тариалангийн бүс нутаг, Сэлэнг, Орхон, Булган аймагуудад тариалтын ажилтаа орон нутагт ингээд ажиллаар явж байгаа учраас өндөр байнгын харуулны авралтанд оролцож чадаагүй. За салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн үр дүнгууд бол хөтөлбөр бүрээрээ гарч байгаа. За хүнсний хувьсгал буюу одоо хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах ийм зорилготой. Тэгээ энэ хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд 1.2 их 80 төгрөгийн зээлийн санхүүжилт гарч за 3100 орчим эргэн аж ахуйн нэгжүүдийн зээлийн үр шимийг хүртэж ажиллаж байгаа. За өнөөдрийн байдлаар томоохон гэж тооцогдох 53 үйлдвэр одоо шинээр ашиглалтанд ороод ингээ явж байгаа. Бачмаг гишүүний асуултанд хариулъя. Утааны асуудал дээр мэдээж ажилтнаа. Гэхдээ үндэсний орны даргаыг ерөнхий сайдаар томил хэдэг тогтоолыг их хурал 5 сард гаргасан. Жаргалан гишүүн шаардах үйлс явуулсан. Засгийн газрын урлаар ороод үндэсний ороо ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд даргалдаг болсон. Ерөнхий сайдтай ямар нэг байдлаар ажил боловсруулах нь эрх мэдлийн хувьд бол үйл ажиллагаа явуулахын хувьд бол утаатай тэмцэлгүй байх вэ?